Сайн байцгаана уу? Миний Монголын нэлэгнэгт явахаар тайхан дүүсэн Бурхны хүү Баярбаатар мэдчилж байна. Өнөөдөр чи 21 нөө. 6 дугаар сарын 21-ний өдөр. За ингээд 42 дугаартай л явж ин да. 42 дараа жилийн 3 сар гэхэд 42 нас хүрлээ шүү дээ. Яана нэр монголчуудаа. За 26, 27. Миний муу хаягч бүр байхгүй болсон юм шүү. 30 дээр ихнийх орж ирж байгаа юм. Манайхан л намайг л нэг битүүр постлсон хүмүүс за яах вэ? Мус юм. За 11. За монголчууд минь би зөв үнэхээр үнэнгээл хэлье. Би нэг хоёр зүйлээс үнэхээр залхаж байна. Нэгдүгээрт одоо энэ хил усгүй байгаагаас үнэхээр залхаж байна. Л ингээл юм болгонд ч одоо ингээ орчин үед чи хил ус хэрэгтэй болчиход идэв. Тэгэл хилгүү тиймст. Нэг гар мухар юм шиг. Үнэхээр ингээд юу ч хийж хэлмээр юм. Нэг идэрхтэн дотоод юм шиг би одоо нэр. Яг хилгүү хүн бол одоо орчин үед нэр хөгжлийн бэрхшээлтэй юм шиг л болчих. Тэр хилгүү байгаагаас үнэхээр залхаж байна. Одоо хил ус сурцгаая. Та нар залхахгүй байна уу? Хил усгүй байгаас. За нэг тийм байна. За хоёрдугаарт надад залхаж байгаа нэг юм асуудал болов шүү дээ, тий. Юу ч хийж чадахгүй байгаас үнэхээр залхаж байна. Одоо энэ нэр Монголын нийгэмдэрээс үнэхээр нэр хэрэг алгаа нэр. Тэгэл нэг сенсацийн хооронд нэг бүх сухалтаас нөгөө бүх сухалтын хооронд тэгэл ингээл нэг одоо юу ч гэж хэлмээр юм. Бузар булаа бүх сухсан нийгэмдээ энэ амьдралдаа дасцсан энэгээрээ хоолдог сүрэг бий болцсон. Ингээл өдөр тутам ингээл ерөөсөө нэг бүх сухсан юу ч хийж байгаа юм байхгүй. Тэгэл ингээл нэг хорвоогийн нарыг тийм ээ сартаа ингээл ширтэл өдрийг өнгөрөөчдөг. Үнэн хүү бүтэхгүй нэ. Энэ нийгмээс л үндэ залхаж байна. 217 өмнө. Та нар залхахгүй байна уу? Би бол өдөө арай л хитрхи нэр үндэл нэр энэ нийгмээс залхаж байна. Тэгээд өдөр болгоноос нэг 9 шидийн тэгсэн гэсэн ийм байна, тийм байна гэсэн хэрүүл. Нэг сенсац. Тийм юм хүчлээ, ийм тэгчлээ. Тэр идэж уурчлаа. Тэр тэгж нэг тэр нэг лайв чинь тэгж солиорлоо. Одоо ерөөсөө за яг нэг хэсэг онууд ч бол яг хөө тэгээ сонирхолтой л байдаг баг. Бас эрүүл ухаантай хүн диж бас залхаж штий юм зү. Одоо ингээл энэ сошиал сенсац гэж юм ч одоо 2020 оноос эхэлсэн баг. Яг тэрнээс өмнө байсан л да. Гэхдээ арай ч одоо их шиг байгаагүй. Одоо 20 оноос хойш 6 жил ер нь энэ сошиал сенсацийг бол тэгээд гаргаж ирж тавьсан үуч нь бол оюун эрдэнэ шүү дээ. Тэгээ одоо ингээл 6 жилийн сошиалын одоо энэ балиар хэрүүл бузар булаа. Бүх нийгэмд л муу мухай байгаа шүү дээ. Тэгээд аль муугаа түүгээл юусэн бэл. Өнөөдөр нэг муу мэдээ гарсан бол маргааш нь тэрнээсээ дахиж муу мэдээ гараал. Өнөөдөр нэг хүн идэж уусан бол маргааш нь тэрнээсээ илүү их юм идэж уусан гээл ингээд. Бүр яроолтоо хүрсэн тэгээд одоо юм. Үнэхээр энэ хоёроос бол үнэхээр залхаж чинь монголчуудаа. Юм хийцгээе. Юу байна гэж юм? Юу аах вэ? Юу ингээд юу байгаа юм яриа сууж шít. Энэ дэлхийн ертөнцтэй энэ хараа. Одоо энэ хойтлын бүрэн хий байна. Тэр тэндээ дэлхийн авраг болж байна. Энэ хүн төрлөختөн чи сайн сайхан юмараа. Одоо Elon Musk 1 тэрбум шээ 1 их 80 долларын хөрөнгөтэй боллоо гэж байгаа. Монголын эдийн засаг дөнгөж 15 тэрбум. Монголын эдийн засгаас одоо хэд вэ? 20 40 60. За үндсэндээ 60 дахин том ганцхан хүн Монголын эдийн засгаас 60 дахин их ховчилж бодох юм бол одоо хэдий? 6,000 хувиар илүү эдийн засагтай амьдарч байна. Ингээл энэ гадаадын улсууд чинь дандаа сайн сайхан мэдээгээ гаргах юм. Одоо жишээлбэл Иран Америкийн дайн болж ийн гэдэг чинь. Орос Украины дайн болж ийн гэдэг чинь. Дандаа сайн мэдээ гарч шүү дээ ер нь. Ажиглаад байхад.
Тийм үстэй. Тийм шин технологи гаргаж ирлээ. Одоо Украинууд гэдэг чинь 2000 км газар дороо нисгдэг болгоод одоо тэнд ч бөмбөгчлөө, энд ч бөмбөгчлөө гэж байна. Оросууд ч зөрүүлээд дэлхийн хамгийн хурдан пуужин гаргаж ирээд хэд задардаг яадаг гэдэг ч гэнэ пуужингаар бөмбөгтөд унлаа л гэж байна. Иран бас ялгаа алга тийм үстэй. Бас дорооноор шин төрлийн дорон гаргаж ирээд Америкийн баахан баазуудыг бөмбөгчлөө л гэж юм. Тэгэл дэлхийн улсууд чинь дандаа ингээд сайн сайхан юмараа тийм үстэй. Одоо хятадууд гэдэг чи өдөр болгон шинэ үедээ гаргаж ирж тавьж ш. Тийм үстэй. Одоо нэг цэнгэлжээд 1000 км явдаг, 600 км явдаг машин зохион бүтээх гээд одоо бараг бэлэн болчлоо. Энэ жил өнгөрөө дараа жилээс судалдаанд гаргачих боломж байна гэж ярьж байна. Дэлхийн энэ улсууд чинь дандаа нэг сайхан өөдрөг тийм үстэй. Одоо ингээд ядчил одоо энэ Мессиг харахгүй Аргентины. Одоо ингээд дэлхийн хөлбөмбөгийн рекорд тогтоох гэж юм гээл гарч байна. Манайхныг харахаар дандаа нэг бүх сусан бузрын. Ойлгохтой мэдээ нэг ч байхгүй. Тэгээ энэндээ бүр живцэн. За яг оонууд бол яг тэгээ тустай хүмүүс тэгээд ойлгомжтой тийм үстэй. Хүн сүрэг. Энэ эрүүл ухаантай хүмүүс нэнээс залхдгүй юм уу одоо? Одоо бүгдээр юм хийж бүтээцгээе хөөе. Тэгэл ингээл нэг сенсацаар сэвж нэг сэтгэлээ хоолдог ч юм уу. Нэг сенсацаар 5-10 цаас олохгүй л одоо энэ инфлюенсерүүд зарим нэг хэвлэл мэдээллийнхэн нэг сенсац дарж өгч мөнгө олж амьдрах гал дарга болж мөнгө олж амьдрах гал улс төрт орж мөнгө олж амьдрах гал ингээл ерөөсөн. Манай улс төр гэж дандаа бузрын. Тэгэл ингээл тал талаасаа бие биенийхээ бүксийг ухаал. Зүү монголчуудаа. Одоо энэс нэр үнэхээр залхлаа юм хийцгээе монголчуудаа. Хөх бүкснүүдээ. За би нэг хоёр санаачлаг гаргаж ирж байна заа юу. Энийг үнэхээр дэвчгэд хэцүү байна. Надтай хамт англи хэл сурцгаая. Одоо би тэр олон хэл мэл барахгүй шүү байна. Нас ч явлаа. Ямар ч байсан нэг энийг барьж сууж байгаад нэг ойрын нэг хэдэн жилдээ ч үдэг нэг хэл устай болъё. Ядаж 50 наснаас өмнө нэг англи хэлтэй болъё. 50-аас цаашаага нэг бас ирэх биш нэг шинжлэх ухаан хөгжиж байгаа нэг 90 100 муу наслах байл хөтэ. За 100-аа бай гэхэд нэг 90 наслая та тийм ээ. 40 жил англи хэлтэй явцгаая. Англи хэл сурын нэгт. Мөн үү? Одоо тэгэнгүүт зүгээр толгойтой үснэ арзаач байгаа өгөх гэж байгаа л та. Хоёрдугаарт юм хий. За ямар юу хийх вэ? За хамгийн нэгдүгээрт нь шүү дээ тий. Хэдүүлээ энэ төрийн алба байна да тий. Энэ төрийн албаны ажилчдыг нийт хүн амын 5%-аас хэтрүүлэхгүй гэсэн хууль батлуулъя. Мөн үү? Одоо Монгол улсад байна шүү дээ тий. За би маргааш нэг юм хуулийн төсөл шиг юм дээр 100,000 гараа үсэх гэсэн юм оруулчнаа заяа. Манайхан тэгээ гараа үсгээ ороод зураад өгөөрэй. Монголд 3,600,000 хүн амьдарч байна. Тэрний Монгол улс 3,600,000 хүн амтай. Тэрний сая 200 хүүхэд 200,000 нь гадаадад. За ингэнгүү чи дүү сая 400 асагтаад 2,200,000 үлдчихэж байгаа юм Монголын газар нутгийн дээр. 2,200,000 чинь 400,000 нь өндөр настай. Ингээ сая 800,000 хүлдэнэ. Сая 800,000 хүнээс чинь 200,000 оюутан. Ингээ сая 600,000 хүлдэнэ. За энэ сая 600,000 хүнээс чинь 300 гаруй мянган төрийн албан хаагч. Мөн үү 300 гаруй мянган төрийн албан хаагч. За тэр төрийн албан хаагч нарын эхнэрийн юм уу нөхрүүд нь мөн адилхан төрийн албан хаагч. Нэг бол тэрний хамаарал бүхий ажил хийдэг үнэ итгээд. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хоёр хүн хоёулаа төрөөс хамааралтай, төсөөс хамааралтай амьдраад байна гэсэн үг. Ингээ 600,000 хүн. За тэрний одоо үр хүүхэд, ойрынх нь найз нөхөд аав ээж ч байдаг юм уу? Дор хаяж нэг хүн байгаа гэж бодъё заяа. За ингээ бодох юм бол 900,000 нэг нийлээд нэг сая орчим хүн яаж гинөө ажил хийхгүй амьдарч байна. Тэгээ Монголын газар нутаг дээр яг ажил хийж байгаа хэдэн мянган хүн байна гэхлээр 600,000 хүн байна. Тэгээ ингээ эргээд харан 600,000-аас чи юм чаддаг хүн бас тал нь юм чадахгүй. Ерөөсөө яг үндсэн юм хийж байгаа 300,000 хүн л байна. За яг алтар ултар ч гэсэн хөлөгч гэсэн юм хийж байгаа 300,000-аа тооцох юм бол
нийлээ 600 мянган хүн байна. Одоо өөрөөр хэлбэл байж тээ энэ 3 сая 600 мянган хүнийг ерөөсөө 600 мянган хүн л тэжээгээд байна. Тэгээ бид нар ч одоо энэ 600 мянган хүн ажил хийж байгаа хүн чинь эцэстээ толчлаа шүү дээ. Химнээд үнэхээр дийлхэ болчлоо. Мөн үү? Зүтгээд үнэхээр нэг хүн 6-7 хүн төжөөгээд ахаар чи үнэхээр дийлэхгүй шүү дээ. Ганц нэг хүн ажил хийгээд цаана 6 хүн зүг зүгээр байгаад тэрнийг төжөөгээд ахаар чи үнэхээр дийлэхгүй. Ийм учраас яах нь вэ? Хэдүүлээ одоо нийлж юу вэ? Энэ төрийн албан хаагчдыг багасгая. Өөрөөр хэлбэл нийт хүн амын төрийн албан хаагч тийм үү төсвөөс салинждаг этгээдүүд нийт хүн амын 5%-аас хэтрэхгүй байна гэсэн хууль батлуулъя. Мөн үү? Тэгээ одоо энэ 340-50 мянга болчиход байгаа энэ төрийн албан хаагчдыг яах нь вэ? 180 мянга болгож 2 дахин бууруулъя. Тэхийн бол одоо энэ Монгол улсад бас нэг гэрэлт ирээдүй харагдчихээн. За 180 мянган төрийн албан хаагч. За тэрний авгаа нөхрүүд нэг ажил хийдэг нөхдүүд байж байгаа. За тэрнийг нэмлээ 360 боллоо. Хамаарал өхөн этгээдүүд нь нэг хүн гэж бодоход за ингээд нэг 500 мянга 600 мянган хүн ажил хийдэг хүн байлаа гэж бодоход ч юм. Цаана нь бас нэг нөгөө сая 600-аас чинь 600 хасчихлаа. Сая хүн ажил хийгээд унах юм бол 3 сая 600 мянгаыг тижиж хэрэг болохгүй. Мөн үү? Нэг хүн 3 хүнийг тижээнэ гэхэлэр чи бас болж байгаа үстэй. Тэгэхгүй нэг хүн 6 хүнийг тижээхлээр чи үнэхээр дийлэхгүй шүү дээ. За энэ дээр манайхан дэмжиж өгөөрэй. Мөн үү? Маргаашнаас би одоо юм хуулийн төсөл санаачлаад Сүхбаатарын талбай дээр очие гэж бодож байна. Хэдүүлээд гэж алан тал нь хувьсгал хийн угаасаа чадахгүй шүү дээ. Тийм ээ? Зүгээр нэг ийм ном дор бүрнээ нэг ийм ном авч очиод тэгээд тижээрэг нэг өдөрт нэг хэд үдий 2-5 хооронд ч юм уу нэг 3 цаг сууж агаад энэ номоо уншаад тэгээ энэ миний энэ үзэн санаан дээр нэгдээ тэгээ яг хуу боломжгүй ир замжихгүй элдв хангаа гадаадууд явж байгаа ч юм уу ажил төрөлтэй хүмүүс нь тийм ээ над шиг одоо амьдралын төлөө зүтгэж байгаа манай 600 мянга яг уу гэхлээр сайхан сошиалор тэр 100 мянган гарыг өсөг хүргээд өгөөрэй. Мөн үү монголчуудаа. За нэгдүгээрт нэг ийм асуудал байна. Энэ төрийн албан хаагчдыг ерөөсөө нийт хүн амын 5%-аас хэтрэхгүй. Одоо Монгол улс чинь 3 сая 600 мянган хүн амтай гэж үзэх юм бол 5% нэхлэр хэд вэ? 180 мянга. Тэгэхээр Монгол төрийн албан хаагчид 180 мянгаас хэтрэхгүй байна л гэсэн хуулийн төсөл батлуулъя. За тэгээд энэ ч бол менежмент хийж 180 мянга болгож үлдсэн 120 мянган хүнийг бол цааш нар болох бол үнэхээр амархан ажил хөдөлмөрийн зах зээл дээр оруулж ирэх бол үнэхээр амархан байна. Одоо жишээлбэл багш нарыг бол одоо багш нарын дутагдaltaй гэдэг багасгах боломж байна. За гэх мэтчтэй төрийн албан хаагч нарыг бол одоо ажил хийдэг нэг ачин дарга нарыг бол багасгах бүрэн боломж байна. 120 мянган хүн 150 мянган хүнийг бол хангалттай багасгах боломж байна гэж би харж байна. За нэг тийм байна. За хоёрдугаар асуудал. Би 2022 онд энэ асуудлыг гаргаж ирж тавьж ирсэн тийм ээ. Даанч бас одоо амьдралын төлөө зүтгээд одоо гарч идэхгүй үдий хүртэл явж байна. Тэр нь юу вэ гэхээр энэ хэрэлж гол туул гол хоёрын уулзуур дээр нуур байгуулъя гэдэг нэртэй санаачлагыг би гаргаж ирж ирсэн тийм ээ. 2022 оны юм ярьж байгаа шүү дээ чинь. Одоо бид нар гэж жишээлбэл ингээд Улаанбаатарын бид нар иргэд байна шүү дээ тийм. Одоо би жишээлбэл сая ингээд юу яваад ирлээ. Бөөр нуур яваад ирлээ. 4 өдөр болж байгаа байхгүй. Очих гэж 2 өдөр, ирэх гэж 2 өдөр. Тэгээд бид 4 амьдралын төлөө зүтгэж байгаа бид 600 мянган ч хувьд 4 өдрөө алдаа тийшээ яваад тэгээ очиод амраад 3-4 хоног гээд ингээд 7 хоног алчиж байгаа. За Улаанбаатарт хамгийн ойрхон нуур гэдэг чинь одоо энэ Өгийн нуур байж байна. Өгийн нуур руу 1 өдөр явна. Буцаад 1 өдөр ирнэ. Тэгээ яах нь дахиад нэг ядаж 1 юм уу 2 өдөр амарна гэхлээр бас 3-4 өдөр болчих. Тэгээ 3-4 өдрийн ажлаа алдаад бид нар чинь тэг яваад ах тийм зав алга шүү дээ. Тийм үстэй. Нуруунд дээр чинь түмэн ажил, түмэн мөнгө төгрөгний зээл өчнөө юмнууд ингээ байж идэг. Тэгэхээр чи ингээд 3-4 өдөр яваад байж 4-5 өдөр яваад байж чадахгүй юм. За хөвсгөл явлаа ойлгомжтой 700 км бас л хонж очино. 50 явал хонж очино. Яарах шиг явбал өдөртөө очино. Тэгтээ зовж ийж очино. Тэгээ босож ирнэ гээл ингээл ямар хуу байдалтай байж идэг лээ. Тэгээд нөгөө ханш ямар вүлээ тийм ээ. Одоо энэ газруудаар ч нууруудаар ч явахаар хотоос холдоод ирэхлээр чинь юмны хүн тэнгэртэй хатчих байна. Нэг гэр 300-400 мянга гэх тэгэхээр ч одоо 2 хоногт 600 мянга, 3 хоногт гээд хоол унталтайгаа нийлээ сая гээл ингээд яваад очиж.
Тэгээ бид нар чинь хотын завгүй амьдралд энэ электрон хэрэгсэлтэй асар их харьцаж байгаа учраас одоо маш их ядарч байна. За нэг хагас бүтэн сайндаа ч юм уу. За өнөөдөр өглөө нэг гарлаа нэг нууран дээр очиод нэг сайхан агаарт гарч нэг мэдрэлийн амраач иргэ хөрөөдрий гээл те. Тэгэхээр л ерөөсөө нуур удаж айгүй хол очихлоо юм үнэтэй 3-4 хоногийн ажил төлөвлөх таслах болдог. За нэг ийм зовлон хотын биднэрт байна. Ийм учраас яах нь вэ? Энэ тэрэлж туулгол хоёрын уулзуур дээр нэг тийм моменттай газрыг би олсон юм байна. Нэг хэдэн өвгчүүд миний санаанаас нөгөө бичлэгийг үзээд би маргаашнаас компьютерны лиценз дуусчаад байна. Тэрнийг би нэг бичлэгийг оруулснаа зөө дахиад. Өвгчүүд миний нэг санааг авцсан. 300 тэрбум төгрөг улсаас нэгдсэн. Тинчээ бас нөгөө 70 байгуулна гэж солиороо явж шít. Миний тооцоолж байгаагаар бол нэг өсрөөл нэг 70 тэрбум болно. За юу. 20 сая орчим доллар болно. Тэгж их чинь тийм юм 300 тэрбумаар барин нэгцэн чи төсөл мөслөв ичсэн. Цаана 230 тэрбум төгрөг идэхгээ явж шít. Тэгж эдрийг давраахгүй. За ингээд нэг юм хоёр ажил ямар ч хэсэг хий. Ингээд нэг нэгээр нь бүгдээрээ хийгээд мухарлаад явцгаая. За юу. Эхний ээлжинд яах нь вэ? Энэ төрийн албан хаагчид нийт хүн амын 5%-аас хэтрэхгүй гэсэн. Энэ юм гарч. Угаасаа одоо дийлхэ болчихлоо. Одоо энэ 330-40 мянган байгаа төрийн албан хаагчийг чинь цаашаага энэ сонгуул болно. Тийм үстэй. Ерөнхийлөгчийн сонгуул болно. Их хурлын сонгуул болно 28 оны. Сонгуульд нь хүмүүс явцгаана. Тэгэхээр яах нь нөгөө хүмүүсээ эргүүлээд ажилд авахаас өөр арга байхгүй. Ажилд авна. Тэгээд 400 мянга болно, 500 мянга болно. Тэгэл ингээ яваад ахаар ч одоо ажил хийдэг хүн, одоо баялаг бүтээдэг хүн гэж Монгол байхаа болчихлоо шүү дээ. Тийм үстэй. Үнэхээр дийлхэ болчихлоо. Төсвөнч дийлхэ болчихлоо. Энэ бидний эрүүл мэндч дийлхэ болчихлоо. Энэ бацааныг аваад байгаа шүү дээ хүн. За. За ингээд үнэхээр тулчлаа. За Улаанбаатар хотод яалтч нэг нуур хэрэгтэй байна. Өглөө нь босоод гараад нэг цаг тэрэлжрүү дахиж нуурандаа орчоод оройн сайхан байж байгаад орой хүрээд ирдэг. Энийг бол тэгж энэ тэр хулгайч нар шиг төсвөөс 300 тэрбум төгрөг нэхэж мэхэдгээс солиорохгүй. Амархан асуудлыг шийднэ бодцсон байгаа. За энэ хоёрын асуудлын талаар ингээ хэдүүлээ явцгаая. Ажил хийцгээе, юм хийцгээе. Гөрөг нэг хон шиг, үхэр шиг, адуу шиг одоо юу байдгийг нохоо шигч байдаг юм одоо ингээл нэг төрцөн хоол идэж явж байгаа л өгчдөг. Би бол одоо энээс үнэхээр залхаж чинь нэр. Ингээд нэг төрлийн амтан тийм шүү. Ингээл өглөө босоод ингээд нэг юм идээл тэгэл өдөр өнгөрөөгөөл тэгэл орой унтаал. Дахиад өглөө босч ирээд юм идээл өдөр өнгөрөөгөөл орой унтаал ингээл идэхээс идэхийн хооронд. Хүн юм бол юм хийж үтэй л та. Амтнаас хүн юугаар ялгаатай? Юм хийж бүтээдгээрээ л ялгаатай шүү дээ. Амтан бол яаж байгаа юм? Өдөржинд хоолны төлөө. Тийм үстэй. Амьдрал нь зөвхөн хоолны төлөө явсараа дуусчих шүү дээ. Хүн гэдэг амьтан чи амьтнаас юугаар ялгаатай юм хийж бүтээдгээр ялгаатай байхгүй. Тэгээ манай энэ Монголын нийгэмч тэр чигээр хүн сүрэг болцсон. Ерөөсөө л мөнхийн хоолны төлөө. Тийм юмны хоол, ийм юмны хоол, мөнхийн хоолны хэрүүл. Тэр тийм ич жингч тэгчиж гээл ерөөсөө ядаргаатай нэр. Залахгүй байна уу? Би бол үүндээ залхаж чинь нэрээ. Ийм учраас энэ хүн болж төрснийхөө утга учирыг гаргаж чадахгүй. Энэ харанхуй бузар хогийн нийгэм дотор ингэж эдний иргэшээлд орж ингэж хонин сүрэг тийм ээ. Амтны сүрэг болж амьдарч байгаа амьдраад авахлаар над үндэ утга алга. Энэ бол яг бодит шүү. За иймэрхүү байна. Тэргүүн аргагүй толгойтой залуу арай л өөр юм ярьж байна шүү. Амжилт бурхныг хүүдээ гэж. За баярлаа. Энэ наара дух цэцэг тэргүүтээ даа хэдэн за яах байх вэ? Аль нийгэмч оонууд байна штэ. Тийм ээ? Ямар ч өндөр хөгжсөн нийгэмч оонууд байна. Ямар ч ядуу зүдүү нийгэмд оонууд байна. Тэр оонуудыг чинь бас нэг тархийг угаах энэ саяны духнаара мара манай муу ах зах мэти одоо энэ зарим нэг сайт майт тийм ээ? Эдгээр шиг ийм нөхдүүд бол байна штэ. Гол нь эрүүл ухаантай хүмүүс нь юм хийгээд үлгэрлээд эднэрийг бас тодорхой хэмжээнд шахах хэрэгтэй байхгүй мөн үү? Одоо тэгэхгүй бол эднэр чинь бүр дээлчихэд шүү тийм үстэй. Одоо ингээд сошиалыг асаалаа. За нэг 100 мэдээ байлаа гэж бодоход 99 бузрын мэдээ.
Нэг нь муу мэдээ шүү дээ. Сайн мэдээ гэж огт байхгүй. Сайн сайхан юм гэж юусоо байхаа болчиход шүү дээ энэ. Гэхдээ энэ муу цаан чинь улс орон болж амьдарч байгаа юм бол гэж сайн сайхан юм хийж бүтээ л та. Монгол бол өнөөдөр нэг хөгжөөд байгаа юм байхгүй шүү дээ. Одоо манай ардчсан намын манай Батүл гэдэг ах Монгол 90 онд монголчууд нэг ч машингүй хувийн машинтай 5 хүн байсан. Одоо Монгол ус хөгжиж ирэх солиороод үгүй шүү дээ. Зүгээр дэлхийг амар өндөр хөгжөө зүгээр хаялгана. Угаацсан ч гэдэг юм уу нэг угаацсных нь нэг туслан Монголд ирээл тэгэл хэдий Excel аваад дараа нэг хэдэн пүрүүс аваад ингээл явж шүү. Түүнээс биш Монгол хөгжөөд байгаа юм байхгүй шүү дээ. Тийм үстэй пүрүүсийн нэг идэнг хийж байгаа юм байхгүй байх үстэй. Хөгжил гэдэг чи одоо нэг юм хийж бүтээхийг хэлж байгаа шүү дээ. Батүл ах минь хөлдөө орко. Хүзүүнж өгөх гэж би хотын дарга болно ч шиг иргүү хармаал. Хөгжил гэдэг чи юм хийж бүтээхийг хэлж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Хятад бол үнэхээр аргагүй агуу хөгжчлөө. Мөн үү? Америк, Орос ч гэсэн бас дажгүй хөгжиж гин үү тамина. Ер нь энэ дэлхийн улсууд ч хөгжөөд байна. Монгол шиг ингээд байрандаа эргээд хоолноос хоолны хооронд амьдарч байгаа улс үнэхээр дэлхий дээр алга. Би бол үндэ энэс залхаж байна. За юм байна. Зөв гэж байна. Баярлалаа. Ухаантай толгой шүү. Баярлалаа гэж байна. Үнэ гэж байна. За ингээд маргаашнаас яг надад алдаа дутагдал байгаа. Би төгс хүн биш шүү дээ. Гэхдээ би ямар ч үсэн энэ нийгэмд зөв хүмүүс ил нэг. Мөн үү? Ямар ч үсэн энэ инфлюенсерүүд дотор мөнгө аваагүй цорын гац хүн шүү. Тийм ээ? Өөрийгөө худалдаагүй. Тийм ээ? Худлаа хүн амьтанд баян болж харагдахын төлөө нэг тийм ээ? Ах トゥ садан ч юм уу, найз нөхд ч юм уу, нутгийнхандаа ч юм уу хин нэгэн хүнд одоо баян болж харагдахын төлөө, сайн явж байгаа гэж яригдахын төлөө, зиндаа дээгүр гэж ойлгогдохын төлөө, тийм ээ? Бие үнэлээгүй. Мөн үү? Худлаа юм сошиалоор яриаггүй. Загнах үедээ загнаж байгаа, доромжлох үедээ доромжилж байгаа юм. Зөрүүлээд бас инээлгэж байгаа юм. Зөрүүлээд бас энэ ажил хэрэгч санал санаачлалуудыг гаргаж ирж тавьж байгаа юм. За ингээд дэмжээд өгөөрэй. Баярлалаа. Цааш нь шеэрлээд өгөөрэй манайхаа. Маргаашнаас эхлүүлээд энэ Сугаатын талбай дээр уулзцгаая, эрүүл юм ярьцгаая, хүн байцгаая. Хөөе, тамина амтан биш. Амтан шиг хоолны төлөө явсаар хагаад дуусж байгаа энэ амьдралдаа готрахгүй байна уу? Би л готорж ийн нэрээ. Юу ч хийж бүтээж чадахгүй нэрээстэй. Бүтэхгүй. За баярлалаа. Зөв шүү гэж ин хай тэргүн гэж ин бака. Сайхан амар цагаараа. Цааш нь шеэрлээд өгөөрэй гол нь.